арцаа уужсан. Манай нутгаас энэ арцаас санал болгоод их ажихантай мэлээ. Зүгээр энэ даан уулзсан үү? Тийм эндээс зүг нэг арцаас. Шингэний нуужсэн бол. Шингэний нуужсан тавьчихсан. Хөвчлээ уухтай. Өдөрт ер нь нөгөө офис ажилтай хүн учраас хэр их халуун юм уу? Халуун хэр чи ерөөхдөө хөвчлэн хаяа байх уу? Тэгээд копи тийм дөө. Ойролцоогоор хэдэн гараг бодог вэ? Яг тэд гэж тоолж байгаа юм байна. Дунджаар бол нэг одоо миний аягч нь юм шүү дээ. Нэг 150 г. Тэгэхээр энэгээр нэг 10-аас 12 удаа бол ихэд уух байхаа. Тийм би юу амар хэм уу. Тэгвэл байнга одоо кофе уугаад ах нь бас эрүүл мэндэд тэр алхын тустай шах тий. Тэгээд одоо өвлөө улирал гэж юм чинь бас нэг аягаа ч гэсэн арт болгох боломж бол байгаа юм биш тий. Тийм тэр бол боломж байгаа. Тэгвэл хэдүүлээ одоо шингэнийг уугаад дараа нь гоё энээсээ найруулж ууж туршиж үзээд хөө ямар амттай байна сонирх юм. Нэг найруулгатай болохоор 200-аас 250 г бас нэг ууцаа. Хэдүүлээ миний нэг ууцаа хэмжээ байна. Гоё мэдчих байна. Сайхан тийм хич хэрлэгч биш ерөнхийдөө яг энэ шингээ арт шиг л юм уу та ингээд яг хэлэхлээр нэг үг нь байгаад байгаа нэг гаргаад хэлэх гэсэн чи чадахгүй байна. Тийм миний өөрөө юу хийх лох тийм амталж ижил яг энэ мэдрэмжийг өөрөө ингээд мэдрэх юм. Тэрнээс чи ингээд гаднаас нь энэ бол нэг иймэрхүү амттай ч юм уу нэг тийм төв үг хэлнэ гэдээ бол хэцүү санагдлаа. Тийм тэгээд ерөөд найрлах нь хүртэл ингээд кальц ихтэй юм байна. Тэгээд дээрэс нь тийм нөгөө манай эмэгтэйчүүд их юутай тослог гэдэг яриад идэв ш тэр мөр нь тослог ус багтай байна. Тийм тэгээд их зүгээр санагдлаа. 200-250 г мусан наар ирч тийм ш тий. 29 г хатаасаа харц тий. Тэгээд бид нар ч гэсэн ингээд өдөр тутмын амьдралдаа офс дээр ингээд байнга байдаг хүмүүс ч ирэхэд копи их уудаг ш тий. Манай ойр мөрөөс ирэх гэдэг. Копинийхаа харин оронд бас хаяа ч юм уу тийм оронд нь ингээд хатаасаа харц бас ингээд хатаас нь чацрах нь уугал их зүгээр байхаа гэж би бас бодлоо. Тэгээ бас хүмүүстээ бас санал болгох зүгээр. Бас ингээд нэрс байдаг юм шиг байна тий. Уучлаарай анстай. Анс байдаг юм шиг байна тий. Тэгээд амтан ч гэсэн их гоё их л одоо имэгийн ааруул гэдэг шиг тий дотн санагдлаа. Тийм байна. За бидний туршилтанд оролцсонд баярлалаа. За баярлалаа.